Шинжлэх ухаан танин мэдхүйн Одмон дөр суугтав тамирал хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэн өргөдөг археологийн нууцад нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг YouTube-ийн Одмон дөр сууг, NTV телевиз, Одмон дөр радио 83.307 хостелгийн нор та бүхэнд хүрдэг. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онцлог технологи зам Одмон дөрийн алтан гишүүд та нар маань дэмж ажиллаж байна. За студид Маратхан, Цэнгэл баяр бэлэн боллоо. Өнөөдрийн сэдв амиа зольж хамгаалсан хосгүй үнэт өв Пальмира. За сайн байцгаана сонсогчдоо. Түүхийн шарлсан хуудас цаг хугацааны эргүүлэг дунд бид заримдаа хүн төрөлхтний туулсан хамгийн хэцүү мөчүүдийг эргэн санах хэрэгтэй болдог. За өнөөдөр ойрох дорнодод бол яг ийм зүйл бол болоод байсан тий. Болж байгаа, ер нь болдог. За тэгэхээр энэ ойрох дорнодын халуунаар шаргал элсэн дор өрнөсөн нэгэн эмгэл түүхийг сөхөөлж байгаа. Цаг хугацаа саяхны 20 гаруй жилийн тэртээ тодруулбал 2003 онд Америк улс Ирак руу довтлосноор эртний түүхт ойрох дорнодын энэ улс түүхэндээ байгаагүй гүн гүнзгий хямралтай нүүр тулсан. За энэ бол зүгээр нэг дайм биш. Бүхэл бүтэн үндэстний хувь заяаны эргэлт байсан. Олон 10 жил төмөр нударгаар зангидж байсан Саддам Хусейны дэглэм нуран унахтаа зэрэгцээд Ирак улс гинтгэн толгоогүй болсон мэт төвлөрсөн засаглалгүй болж орхив. За энэ хоосон орон зайд юу болсон гэж эмх замбраагүй байдал. За улмаар шин засгийн газар нь эмх цэгцээ алдсан иргэдээ захирах гэж хий дими үүмслэнээр хот суурьнд халдлага эмх замбраагүй байдал газар сайгүй өрнөс. Гудамж талбайд айдас хүйдс ноёрхож өчигдөрхөн зэрэгцэн амьдарч байсан хүмүүс бие биенээсээ айж жиэрхэж тэ нэг нэгээ илүү сэрдэж харахаар болсон. За яг энэ үед улс төр шашны ээдрэтээр нөхцөл байдал улам хуццсан. Улс орны хэмжээнд сүнит, шиит, курдуудын хооронд олон зууны турш нуугдж байсан зөрчил ил гарч эрх мэдэл нөлөөгөө булаацалцсан зөрчил нь хурцдаж эхэлж байгаа. За харамсалтай жижиг мөргөлдөөнүүд нь гарсан нь цөвөн цагт энгийн ард иргэдийн зовлон дээр дөрөөлсөн экстремист бүлэглүүд нөлөө нь ингээд эрс нэмэгдээд эхэлсэн байгаа. За амар амгалан амьдрал нэгэнтээ зэрэглээ мэт замхран үлдсэн. Төсөөлдөө дайн дажин зөвхөн барилга байшинг нураадгүй. Улс орны эдийн засаг, эрүүл мэнд, боловсрал, дэд бүтэц те хүмүүс идэх хоолгүй, эмчлүүлэх эмгүй, ядуурл, өсөглөн зовлон бодол газар авч ямар ч буруугүй эгэлж ирийн иргэд өдөр бүр аюул занал хийлэлтэй нүүр тулан аимшигт өдрүүдийг гээд тээж өнгөрөх болсон. За жохом энэ хямралын он жилүүдэд хүний зовлон нөхцөл ингээ те бүр хэцүүдсэн цөхрөл дундаас нэгэн аимшигт хүч соёолон гарч ирсэн. За энийг бол мэдээж бүгдээрээ сайн мэдж байгаа Ал-Каида гэдэг нэртэй тэгээ үүсэж гарч ирсэн дэлхийд дахин төдийлөн танигдаагүй байсан ч хожим Сирийн иргэний дайны үйл ажиллагаагаар цар хүрээгээ тэлээд хүчрэгдсэн. За тодруулах юм бол 2013-аас 2014 онд Ирак Сирийн өргөн уудам нутгийг эзлэн авсан Ал-Каида бүлэг тэ дэлхийг айц давтуулан хар тухтай исламын улс хэмээн террорист бүлэглэл яг ийм хөрсөн дээр цэцэглэж бий болсон байна. За тэгээд тэрхүү асар одоо тий том одоо бүлэглэл ялангуяа дэлхийн түүхэнд бол хар сүудэр болж байгаа энэ дэлхийг бүрхэх үед бол юу болсон бэ гэхлээр өдгөө олон улсад хууль бус гэж тооцогддог хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэн террорист гэх тодголтой энэ бүлэглэл хамгийн ариун нандин зүйлийг ч бузарсан юм. Тэд амар амгалангийн бэлэгдэл болсон исламын шашны нэр барьж бурхны сургаалыг тэг мушгин гуйлж өөрсдийнхөө харгислаа зөвтгөх баг болгон ашиглаж байсан. За айлч түүхэнд шашин бол төрд орохороо бузартгаа гэж үздэг. Энэ айлч түүхэн цаг хугацаанд шашин төрлөөгөө орлоо энэ бол бузарцсан гэсэн утга санаа хэлээд байгаа. Энэ бол ганцхан одоо энэ ойрох дорнтой ч холбоотой биш. Азийн улс орнууд тий Европын улс орнууд гэх бүгд л ялгаа байхгүй. За тэдний үлдээсэн мөр дэлхийн түүхэнд цусаар бичигдсэн. Тэд хүмүүсийг олонний өмнө цаазлах, аимшигт яргалал үйлдэх, айц хүйцийг зэвсэг болгож гим зэмгүй энгийн иргэдийг онилсон халдлага үйлдэх. Энгийн үзэгдэл мэт одоо тий энэ зүйл нь бол болж эхэлж байгаа. За харгислал өвгөө зогссонгүй. Өөр шүтлэгтэй байсныхын төлөө христийн шашнууд болон бусад үндэсний цөөнхийг хоморлон устгах, геноцид явуулж их үрсийг тий одоо эмэгтэйчүүдийг боолжлох, бүр тоглож наадах насан дээр байгаа бяцхан хүүхдүүдийг цэргийн одоо тий дайнд ашиглах, цэргийн зэвсэг болгож ашиглах. Ийм хүний санаанд багтамгүй гэмт хэргийг олныг үлдсэн. За гэхдээ өнөөдөр бид бол тэр олон мянган хоригч дундаас нэгэн эрхэм хүнийг онцлон дуурдах учиртай. Одоогоос яг 11 жилийн өмнө дэлхийд дахины одоо Пальмирийн эртний төөрийг төгшөглөн одоо тий төгшин ингэ ажиллаж байгаа байхгүй. Энэ бол нөгөө дайн тулаан болж байгаа энэ эмх замбраагүй байдал үүссэн энэ бүхэндээ холбоотой байгаа. За 2015 онд тэнд нэгэн буурал эрдэмтэнг онилсон байгаа. Ал-Каида бүлэглэл.
За тэр бол 6 хүү 5 охины хайртай аав, бүх насаа өөрийн эх орны түүх соёлын судалгаанд зориулсан Сирийн нэрт археологч Халид Ал-Асад гэх хүн байгаа байхгүй. За энэ хүний хүүгийнх нь хамт нь олцсон байдаг. За нас сүдэр 80 гарсан олон улсад нэр алдарн түүхсэн эртний соёлын өвийг хамгаалагч эрдэмт профессорыг тэд хүндэтгэх бус харин харгислынхаа бай болгосон юм. Тэд түүнийг бүтэн 1 сарын турш тамлан зовоосон ч тэр бууж өгөөгүй. Улмаар тэр агуу хүнийг Палмерийн эртний багны дэргэд олонний өмнө цаазлан амь насыг нь хохироос. Хамгийн аимшигтай нь түүнийг амьсгал тасарсныхын дараач цогцыг нь зэрмэглэж доромжилсан нь хүн чанарын хилтерхийч одоо тэдэнд бас байхгүй гэдгийг өөртөө харуулсан баг. Энэ харгислал зүгээрч нэг гэмт хэрэг төдий биш. Түүхийн үнэт өвийг устгах гэсэн цаанаа нарийн учир шалтгаантай байсан баг. За түүний өхөл зүгээр нэг тохиолдолд байгаагүй юм. Тэр яагаад энэ ингэж амиа өгсөн бэ гэдг нь цаанаа өөр утга учиртай байгаа байхгүй. Яг үүнийг мэдхийн тулд бид бол буцаад өнгөрсөн үеийн түүх рүүгээ аялахаас өөр аргагүй болж байгаа. Нийтийн тооллын өмнөх 1500 оноос ихтэй домогт одоо цаг үе буюу буцахад одоо яг тэнд бол гайхамшиг орж байгаа. Тэр цаг бол ингээ сэрийн хязгааргүй үргэлжлэх шар элсэн цүлд цэцгэлэн мандсан цөлийн сүйт бүсгүй гэгдэх алдарт Палмира хот байхгүй. За худалдаа 8 соёл иргэншлийн огтлцол болсон энэ агуу хотын чулуун баган бүрт түүх шивнэж эсэнд нь булагдсан нууц бүхэн хүн төрлөختний үнэт өв байсан. Харин бидний өнөөдрийн дугаартаа онцолж буй тэр буурал эрдэмтэн Халид Ал-Асад нь энэ хотын төлөө эртний тэр агуу түүхийг ирээдүйн хойчтой өвлүүлэхийн тулд халуун амиа зольж эцсийн амьсгалаа хураах мөчтөөч нууцаа задлаагүй дуусж байгаа. Энэ үйл явдлыг хэлж байгаа. За террористууд бол түүнээс алт эрдэнэс нэхэж байхад тэрээр түүх соёлыг үнэт өв дурсгалуудыг хамгаалan үлдсэн жинхэнэ баатар байл. Түүний нуусан зүйл нь алт мөнгө бүхий үнэт үзмрүүд байсан бол шинжлэх ухаанд хүн төрлөختний ой санамж байсан байгаа байхгүй. Харин террористуудад бол эн чинь зүгээр алт мөнгө үнэт одоо мөнгө гэж харж байгаа тийм. За ийм л нэг эр зөрөгтэй ирэмгийн одоо ингээ эрдэмтний тухай ингээ чулуугч амьдуулж түүхийч цусаараа амиараа хамгаалсан тэр агуу хүний амьдрал тэмцлийг өнөөдөр бид археологийн дугаараараа онцлон ярих юм. За түүх мартагдах ёсгүй. Ялангуяа бааtruуд өгдөггүй. Тэр харин ч түүхэнд үр саддаа өөрийнхөө одоо улсдаа мөнхрөн үлдсэн гэж үзэж болж байгаа. За археологч профессор Халид Ал-Асад Сирийн Палмира хотод төрж өссөн бөгөөд ухамсарт амьдралаа тэнд өнгөрүүлсэн нэгэн. 1963 оноос тэр эртний Палмерийн дурсгалт өвийг хариуцсан археологийн багийн удирдагч болж энэ албыг 40 гаруй жилийн турш тасралтгүй хajсан хүн. Халид Ал-Асад Америк, Польш, Герман, Франц, Швейцар зэрэг олон улсын археологийн багуудтай хамтран ажиллаж Палмерийн түүх соёлыг дэлхийд дахин таниулах асар их хувь нэмэр оруулсан. Нэгэн цагт ойролт орондын хүмүүсийн ихэнх нь ярьдаг байсан армей зэрэг эртний 5 хэлээр чөлөөтэй ярьж уншиж чаддаг байсан Халид 2011 он хүртэл эртний бичээсүүдийг тайлан унших, орчуулах ийм судалгааг хийжсэн хүн байхгүй. За мөн тэрээр 1974 оноос хойш Палмерийн археологийн олдруудыг танилцуулах үзэсгэлэнг тогтмол зохион байгуулсаар ирсэн. За тэгээ Палмерийн эртний байгууламжийг өхөн хөгтлөө харж хамгаалan дэлхийд таниулж бүх насаа судалгаа шинжилгээнд зориулсан Палмерийн алдарт хатан хаан Зенобиагийн нэрээр төрсөн охиноо хүртэл нэрлсэн. За энэ Халид Ал-Асадын ачаар Сирийн цөлд үлдэж хоцорсон тойр ЮНЕСКОгийн дэлхийн үеийн жагсаалтанд багтсан байгаа байхгүй юу? Цаг хугацаагаа буцаагаад наашлуулъя. 2015 оны 5 дугаар сард түүхэн хот Палмерийн харт уг намруулсан исламын улс бүлэглэл эзлэн авлаа. 9 зүйлийн дунд орших эртний хотын хувь заяа ийхүү мөхлийн ирмэг дээр ирж байгаа. Яг энэ үед террористууд төрлөх хотыг нь эзэлж дураараа дөргөх үед манай түүхийн баатар Халид сонголт байсан. Түүнд энэ тамаас холдоод хаа нэг тийшээ өөр улс орн руу зүгтэн гарах дөрвөх боломж бүрэн байсан. Тэр жирийн нэгэн өвгөн байгаагүй байхгүй юу? Дэлхийн эрдэмтдийн хүрээнд нэгд нэр нь тодорсон хүнд дэлхийн ямар ч улс орн үе таалгаа нээсэн баг. Наа тамаасаа холдоод аюулгүй газар хүрээд ирээ. Улс орн нь бусад дэлхийн улс орнууд ормол хүссэн эсвэл нөгөө цагаачлах хэрэг гэдэг юм уу ийм зүйлийг гэж нээлттэй өгж байгаа байхгүй юу? Гэвч тэр яасан гэж тэр татгалцсан. Тэрний хэлсэн нэг алдартай үг байдаг. Тэр үг нь болохоор Палмерийн далдуу мод ургасан хөрснөөсөө салж чадахгүй шүү дээ гэж хэлсэн баг. Тэр төрж өссөн хоттой үлдэж өөрийн амиа дэнчин тавин музейн үнэт дурсгалуудыг нүүлгэн шилжүүлэхэд туслах энэ ажлыг сонгосон баг. Террористууд ирэхээс өмнө тэр үзмрүүдийг нүүлгэх ийм ажил. За тэр олон үнэт зүйлсийг аюулгүй газар нууж амжсан.
Харин нууцлан хадгалсан олдруудыг хаана байгааг нь хэлүүлэх гэж террористууд түүнийг баривчлан удаан хугацаанд тамлан ирүүлсэн ч тэр ганц ч ам нэгээгүй. Алт эрдэнэсээс илүү үнэтэй зүйл түүхэнд байдгийг тэр алуурчдад амиараа ойлгуулсан хүн байгаа байхгүй. Эцсдээ төвчээр нь барагдсан террористууд 2015 оны 8 дугаар сарын 18-нд насаараа түүхийг хамгаалсан 83 настай өвгөн профессорыг Төрлөх хотынхын төв талбайд өөрийнх нь хайрлаж хамгаалж ирсэн тэрл багнуудын дэргэд олонний өмнө цаадалж хороосон. За тэдний харгислал бол ингэж зогссонгүй. Хүмүүсийг айлхан сүрдүүлэхийн тулд цогцыг нь эрэмдэглэж түүнийг урагч, шүтэн шүтгч гэх мэтээр гүтгэн үйлдсэн гэмт хэргийнх нь жагсаалтыг нь бичсэн пайз хүзүүнээс нь зүүн доромжилсан гашуун түүх байгаад байгаа. Гэвч саяны тэр хүнийг буруутгасан тэр пайз гэдэг хүзүүнд нь зүүсэн зүйл бол энэ хүний насаараа хийсэн гавьяа, насаараа хийсэн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр байсан гэдгийг нь террористууд бол ойлгоогүй. Эмгэлд энэ түүх Төрлөх хотынхоо төлөө насан турш зүтгэж өгөхөөс жаагаагүй эрдэмтний эр зориг академиктэй ертөнцийг бол тэр чигтэн дөргиж эхэлсэн байна. Дэлхийн техник. Харамсалтайгаар амиа алдсан Халид Ал-Асадын араас сирчүүд төдийгүй дэлхийн олон орны эрдэмтэд багш судлаачид гашуудан эмгэнэж олон улсын байгууллагад мэдгдэл гарган Италид бүх музейн тугийг гашуулын тэмдэг болгон бүхийлгэж байсан. Террористын гарт амиа алдсан алдахынхаа өмнө Халид Ал-Асад яг хамгийн сүүлийн эцсийн үг гэж байгаа байхгүй. За энэ эцсийн үг гэдэг дээр болохоор Палмир Дадморын дал модд бол хэний ч өмнө бүхийдэггүй гэсэн энэ үг хэлсэн байна. Дал модод нь бол хэний ч өмнө бүхийлгүй те. Палмира гэдэг хот нь өөрөө 4000 жилийн настай. Энэ утга санааг бас давхар агуулсан байна. За тэгээ эртний археологийн олдврууд түүхэн баримтуудаас харах юм бол энэ бүс нутагт эртний Семит угсаатнууд нийтийн тооллын өмнөх 2-1 мянган жилд анх оршин сууж жижиг тосгод үүсгэсэн гэх. За Сэрийн төв хэсэгт Еврапт мөрнөөстэй баруун тийшээ 200 км зайд элсэн цүлийн баян бүрдүүдийн нэгт нийтийн тооллын өмнөх 1500 онд Британий улсын хаан Кирта арменчуудын товтлохооноос хамгаалan цайз босгосон нь өнөөгийн Палмирийн суурь болсон байдаг. Хотын нэр Палм буюу Далдмод гэсэн Далмод гэсэн үгнээс улбаатай бөгөөд арабаар Дадмор гэж нэрлэж байгаа юм. За Палмира анхандаа дайснаас хамгаалах бааз жижиг суурин байсан ч их цүлийг гатлах жингийн цуваа сааддаг худалдаа тээврийн чухал замууд огтлцсон байршлийнхаа ачаар өргөжин тэлж чадсан байгаа юм. За тэгээд нийтийн тооллын өмнөх 2-р мянганы сүүлээр Палмирыг ассирчууд эзлэн сүйтгэсэн ч нийтийн тооллын өмнөх 10-р зуунд Израилийн Соломон хаан хотыг дахин сэргээсэн. Хожим Вавилоны эзэн хаан 2-р Небухад Нинзер гээд энэ Иерусалимыг эзэлснийхаа дараа Палмирыг мөн дахин төвөөсөн. Гэвч нэг талаасаа газар дундын тэнгис нөгөө талаасаа энэ Еврапт мөрний хөндийд холбосон байршлийнхаа ачаар сүүрлийн дараач хурдан сэргэж Палмирийн эзэнт улс үүссэн гэж үздэг. За тэгэхээр яг Палмирийн эзэнт улс гэдэг нь хэдэн онд оршин тогтнож исэн бэ гэдэг тухай ярина. За Палмирийн эзэнт улс бол 260-аас 273 онд оршин тогтносон бөгөөд Ромын эзэнт гүрний хямралын үеэр үүссэн. Сир, Палестин, Египт, Армени өмнөд хэсгийг хамарсан энэ улсыг 260-аас 267 онд Оденат, 267-оос 273 онд Зенобия хатан нар захирч байсан гэж байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах уу? За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр on time гэж юу юм бэ гэдгийг үзэх сонсогчдод товчхон танилцуулъя. За on time технологи гэдэг нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж байгаа юм. За эднийх маань ийм банктай хамтраад Шимтгэл банк маш багатай банкны карт уншигч эргэлтийн өрнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлж байгаамаа. За on time ямар онцлогтой вэ гэвэл хэрэглэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад худалдаа эрхлэгчдэд юу хэрэгтэй, юу тулгамдсан асуудал байна гэдэг дээр нийтнийх маш нарийн ажиллаж байгаамаа. За Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн ерөөсө 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь on time-ийн кассийн програм ашиглаж байна. За тэгэхээр та on time-ийн кассийн програмыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр гарч орохгүйгээр ерөөсөө бизнес гэсэн аппликейшнээр авах бүрэн боломжтой байгаамаа. За бас энэ аппликейшнээр Шимтгэл багтай тэр карт уншигч посын машиныг таас захиалаад хөргүүлээд байгаа газар авч болох юм шүү. За тэгээд худалдаа эрхлэгчд маань зээлийг явдал судалгүйгээр авна гэдэг. Дээрээс нь
одоо нөгөө орлого нотлохгүйгээр янз бүрийн материал бүрдүүлэхгүйгээр авна гэдэг бол маш том давуу тал юм шүү. Баяр наадам болох гэж байна. Бараа татаа авалтаа хийхэд бол манайхан бас энийг ашиглаарай. За очоод лавлыг гэвэл Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Централ таврын 708 дотод лавлах дугаар нь 77 77 34 44. За ингээ худалдаа эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байгаа on time да маш их баярлалаа. За маш их баярлалаа. За эхэндээ Пальмир Ромын колон гэсэн статустай нутгийн сенатчид Симпинтми Одинат гэдгийн захиргаанд байсан байгаа байхгүй. Гэвч тэрээр төв засгийн эсрэг босож улмаар амиа алдсан бөгөөд түүний хүү Хайранч бас түүний одоо ингээд бослогын гарт ингээд амир өгсөн байгаа. За энэ явдлын дараа түүний нөөр нэг хүү Одинат Пальмирыг захирч байсан. За Ромын эзэнт гүрний хямралаас хямарсан яг энэ зэрвс одоо ингээд үеийг Персүүд ашиглан өмнөд муужуудыг нэзлэхээр дайрах үеэр Пальмирийн Одинатч төв засгийг өмгөөлн дайдж байсан байгаа. Ром өмөрж. За эхэндээ Ромын эзэнт гүрний төлөө Персүүдэд тулалдсан Одинат Яванда хилийн хамгаалтыг өргөцснөөр Пальмира улс төр цэргийн эрх мэдэлд хүрсэн нь энэ эзэнт улсын суурь болсон юм. Одинат зөвхөн Ромын хилийг хамгаалаа зогсохгүй худалдаа жингийн замыг ч хамгаалж чадсан Пальмирийн эдийн засаг худалдааг дэлхийн бусад төвүүдтэй холбох суурь болж өгсөн байна. За энэхүү өргөн уудам нутагта олон омгийг нэгтгсэн Пальмирийн Одинат захирах болж улмаар түүний хүү Хайран, түүний хатан Синопия нар нь хаан ширээг өвлсөн байдаг. За Одинатын хатан хожимоо одоо Пальмирийн хамгийн алдартай удирдагч болсон Синопиагийн улстай одоо энэ одоо ус байгаахгүй хүч нөлөө нь бол улам их болоод хөгжсөн бөгөөд эд баялаг, эрх мэдлээ улам тэлсэн ч хоржоонтой нэг нь одоо яг энэ хатны үед бол буцаагаад мөксөн байдаг. Синопи хатны удирдлагаар эзэнт улс нь жингийн замыг хянаж энэтхэг хятадаас ирсэн бараа, тос, үнэт хэдлүүдийг одоо игээ Ромын далайн одоо бомбуудаар зөөх худалдааны гол төв болж байгаа байхгүй. Эндээс маш их олон мөнгө олдог. За тэр цэргийн хүчээ бэхжүүлж хүнд зэвсэгт морин цэрэг, мэрэгэн буучтай харуулын суман зэрэг зэрэг удирдлагын системийг боловсруулсан нь Пальмирийн дорнод цөлд хүчрхэг улсын нэг болсон байна. За түүний үед л Пальмир Египт, Сир болон Ийдүүн зарим хэсгийг улсдаа нэгтгэж чадсан. Улс орноо хамгаалах хүчрхэгжүүлэхээс гадна Синопия Ромын дорнод муужууд руу нөлөөгөө тэлэх том амбицтай нэгэн байсан. Нэгэн цагт өөрийг нь колон байсан ч басчгүй бүс нутгийн хамгийн нөлөө бүхий байршилд байгаа хүчрхэг аримтай зөрөгт хатантай Пальмирийн одоо Пальмирыг Ром юу гэж зүгээр орхих үү те. За хүч нөлөө нь ингээд сулраад байсан ч одоо эзэнт гүрнээ дахин хүчрхжүүлж халдан төрөмгийлэгчдийг дарах томоос том амбицтай Аурелиан хаан Синопиг дарахаар хөдөлсөн байдаг. За ингээд 273 онд Аурелиан Пальмир руу цэргийн хүчээр довтлон хотыг эзлээ зогсохгүй хатан Синопиг олзолсон байдаг. Зарим их сурвалжид дурдсанаар олвол Синопиг олны өмнө цаадалсан гэдэг бол зарим нь хатныг цөлсөн гэх мэдээ баримтч бас байдаг. За ямар тач Пальмирийн эзэнт улс ийхүү Ромын шууд захиргаанд орсон нь энэ хаанчлалын төгсгөл болсон байна. За Синопигийн үед бол Пальмирийн оршин суугчдын тоо бол 200 мянга гаруй байсан байгаа. Бөгөөд еврей, армян, араб угсааны хүмүүс холилдон амьдарч байсан. Олон соёл, олон шүтлэг, олон хил угсааны нөлөө бүхий энэ хотыг бүхий л салбарт нөлөөгөө тусгасан. Түүнээс хойш Пальмирийн олон хаанд улс цөөнгүй одоо улс гүрний мэдэлд Адармата амаргүй тавилан туулж ирээн бараанаар дүүрэн түүхийг бүтээж тосхон хот мужийн төвч байж газрын хөрснөөс арчигдаагүй өнөөх хүрсэн байдаг. Пальмиро хотын түүх урт удаан хугацаанд олон эзэнт гүрний харьяанд орж ирсэн нь тэд амьдарч байсан хүмүүсийн ахуйн амьдрал, соёл шүтлэгч тусгалаа олж өвөрмөц иргэншил бүрэлдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн. Асир, Вавилон зэрэг Месопотамийн том гүрнүүдийн нөлөөгөөр бичиг үсэг, орон нутгийн захиргааны ойлголтууд, бил зэрэг ингээд бурхтыг шүтэх шашны уламжлал энэ хотын соёлд нэвтэрсэн бол Перс, Иран соёлын нөлөөгөөр ингээд юу байсан байгаа. Ахуй соёлд нас өөрчлөлт орж эхэлж байгаа. За хожим Македоны Александрийн байлдан дагуултын дараа Пальмирт грек соёл нутагсан нь хотын архитектурт бас нөлөөлсөн байдаг. Ромын эзэнт гүрний үед Пальмирийн иргэд худалдаачин, тэрэгчин, цэргийн албатан болж торгоны замын худалдаанаас асар их ашиг хүрсэн бөгөөд оршин суугчдад латин, грек, Пальмир, армян хэлээр ярьж шашны хувьд Бэл, Балмашин, Балкамел зэрэг дорны бурхтын Ромын бурхттай адилхан шүтдэг болсон байна. Хожим Византын үед Христийн шашинд Пальмирт хүчээ авсан бол 7 дугаар зуунаас Исламын халифатын мэдэлд орсноор Исламын шашин төгж араб хэл, соёл зохилго болсон байдаг. За ийхүү Пальмиро хот олон эзэнт гүрний солилцолд орсноор иргэдийнх нь амьдрал, худалдаа, нүүдэл,
суурин соёл хослуулсан шашин шүтлэг нь дорны ба өрнийн элементүүдийг нэгтгсэн хил соёлын олон давхархтай өвөрмөц иргэншил болсон болон төлөвшсөн нь полимерыг дахин давтагдчихгүй хот болгон үлдээсэн байгаа юм. За түүхийн хүр дахиад ирэхсээр цаг хугацаа наашаа явсаар 2011 он руу буцаад ирээ те. За 11 он руу ирсэн. За яг энэ үед бол ойрхон дорнодод урд хожид үзэгдээгүй хувьсгал өрнөсөн байгаа байхгүй. Энэ бүхэн хаанаас эхэлсэн гэхээр тэртээ Тунис хотод 5 дугаар сард нэгэн эмнэлт явдал болсон байгаа юм. Амьдрахын эрхэнд тэмцэж явсан гудамжны зүгээр худалдаачин залуу цөхрөнгөө барсандаа өөрийгөө шатааж эхэлсэн. Тэрхүү тэмцлийн оч Арабын хаврын давлгаа тэр чигтээ төмөр болон дэгдэж хилийн дээс алгасаар Сирч бас хүрсэн байгаа юм. Тэр үеийн Сирийн хувьд бол нөхцөл байдал хүнд байсан. Авилга ихтэй, эдийн засаг сул, тэр дээр нь улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал байгааг эсэргүүцэн ард түмэн гудамжинд гарч засгийн газрын эсрэг инх тайван жагсаал хийснээр энэ их хувьсгал хямралын эхлэл тавигдсан юм. Тэр үед 2000 оноос хойш тасралтгүй ерөнхийлөгч нь байсан Башар ал-Асад Сирийг удирдах байсан бөгөөд тэрээр энэхүү жагсаалыг хүчээр тарааж өөрийн арим цагдаа нараа ард иргэд рүүгээ буудахыг зөвшөөрсөн байгаа байхгүй юу? За ингэснээр бол байдал бишдээд харамсалтай нь олон хүн амиа алдаж баривчлагдсан ч нөхцөл байдлыг улам хурцдагсан байгаа юм. Цус урсгах тусам тэмцэл ширүүсдэг жамтаа тий. За үүний дараа эсэргүүцэгчдийг нэг хэсэг арга буюу зэвсэг барьж бүр зарим цэргийн албан хаагчид нь засгийн газараас урвж сүрг хүчинд нэгдснээр анхны тайван эсэргүүцэл маань аимшигт дотоодын зэвсэгт мөргөлдөөн болж хувирж олон талд иргэний дайн болж өргөжж байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дайны талбар улам ээдрэгтэй болж нэг талаас засгийн газрын арим, нөгөө талаас сүрг хүчний бүлэглүүд, дундуур нь исламын улс, зэрэг хит даврагчид, бас курд зэвсэгт хүчин зэрэг олон талд дайнд татагдаж орж ирж байгаа. Гэхдээ энэ зөвхөн Сирийн дотоод асуудал биш болж хувирсан байгаа. Үүнд дээр нь Орос, Иран улсууд Асадын засгийг дэмжиж байсан бол харин Америк, Турк болон Арабын зарим улсууд сүрг хүчний тодорхой хэсгийг дэмжснээр Сир дэх дайн зөвхөн дотоодын асуудал бүс нутгийн болон их гүрнүүдийн ашиг сонирхол огтлцсон томоохон мөргөлдөөн болсон төвхт. Дайн дайжин хизээд энгийн иргэдийг нуруунд дээр буудаг. Үүний улмаас хагас сая гаруй хүн амиа алдаж, орон гэрээ алдсан, олон сая хүн дөрвөн их орноо орхиход хүрч бүхэл бүтэн хот суурин сурч эртний түүхт Сирд ноцтой хүмүүнлэгийн хямрал нүүрлсэн байгаа юм. Амар хэцүү асуудал болсон байгаа сте ер нь. Тэр. Дотор нэм бодогдож байна уу? Бодогдож байна. Одоо нэг энэ муухай дайнд ажин те. Ив нэгдэлгүй байдал. Энэ бүхэн чинь тэр ард иргэдэд хизээч тайван байх боломж олохгүй байгаа. Ямар их үнээр энэ дайнд ажин гэдэг чинь төлөөс төлдөг юм бэ те. Одоо энэ олон жижиг үндэстэн эсвэл одоо шашин хоорондын мөргөлдөөн энэ тэргээл яриад байгаа чинь одоо манайхаар бол яг юу ч хэлэх юм бэ нэ. Жалгад овны үзэл гэдэг юмны яг жалгад овны үзэл гэдэг юм айгүй бага бах л да. Гэхдээ л бас л нэг айгүй сонин шүү дээ. За өнөөдөр хэдийгээр дайны идэвхтэй үед амьдсан ч улс орон бүрэн тогтвордож амжаагүй. Шархан анаагүй л байгаад байгаа. Зарим бүс нутагт мөргөлдөөн улс төрийн өмнө үргэлжилсээр байгаа. Сэрийн хувьд онцгойлон ярих зүйл бол бас энд байгаад байгаа. Исламын шашинд сүннит болон шиит гэсэн хоёр үндсэн том урсгалтай байхгүй юу? Шашны номлолын хувьд бол Зүнж Мухаммед 632 онд нас барсан. За ингэж нас барсны дараа хэн түүнийг залгамжлах вэ гэдэг дээр одоо исламын шашин хоёр тишийг хуваагдж байгаа бөгөөд нөгөө сиит, сүннит гэдэг хоёр тал чинь хоёулаа өөр санал байр суурьтай байсан байгаа байхгүй юу? Энэ нь ямар байр суурьтай байсан бэ гэхээр нэг тал нь болохоор за Мухаммедийн одоо цусан төрлийн хүн бол одоо шашны тэргүүн болгож дараагийн халиф болох ёстой гэсэн болвол бусд нь болохоор за энэ Ахмад настай буурал хүмүүстэй одоо энэ шашны одоо энэ томоохон одоо энэ цолтой хүмүүсүүдээс санал хурааж аваад тэг шашныхаа одоо халифыг тодруулах ёстой гэж үзсэн байгаа. За ингэснээр бол одоо тий хоёр тишийг хуваагдсан ийм зүйл болж байгаа. За сүннитүүдийн хувьд бол шашны тэргүүн бол удирдагч нь улс төрийн эрх мэдэлтэй байх шаардлагагүй гэж үздэг байсан бол шийтүүд шашин төрийг хослон удирдах гээд удирдагч байх ёстой гэж үздэг байсан байна. За тиймээс шийд шашинтай Ираны хамгийн гол шийдвэрүүдийг шашин төрийн гол удирдагч нь гаргаж байдаг. Нийт ислам шүтлэгтэнүүдээр авч үзэх юм бол сүннитүүдийн 90 орчим хувь байдаг бол шийтүүд 10 орчим хувийг л эзэлдэг. За тэднээс гадна Алавит гэх урсгал байгаад байгаа юм. За Алавит нь бол исламын шашны нэг салбар бөгөөд шиит урсгалтай ойр гэхдээ өөрийн гэсэн өрмөц сургаал зан үйлдэл шашин. За энэ шашин бол 9-10 дугаар зуунд өнөөгийн Ирак, Сирийн нутагт үүссэн гэж үздэг.
За алевитуудад бол Мухаммедийн хүргэн шиитүүдийн анхны имамд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд зарим сургаалд алийг бурханлаг шинжтэй гэж тайлбарладаг. Товчхондоо исламын шашны хоёр томоохон урсгал аль альнийхэн сургаалыг тусгасан гэхдээ дэвшилтэд бүхнийг нь өөртөө шингээсэн байдаг. За алевитуудад бол ихэнх нь Сирд амьдардаг. Хүн амын ойролцоогоор 10-аас 15% нь эзэлдэг. Сирийн ерөнхийлөгч Башар ал-Асадчийн те. За эдний гэр бүл ч гэсэн алевит шашинтай байсан байгаа. Гэтэл исламын улс алевитуудыг шашнаасаа урвсан тэрслүү хүмүүс гэж үздэг. Одоо нэг шахан хавчдаг те. Ийм гадар ухдаг байсан байгаа байхгүй. Чухам энэ шалтгаанаар исламын улс Сир улсыг тэр тусмаа Башар Асадын гэр бүлийг алевит шашнуудын улмаас те улмаар Палмирыг эзлэн төрөмгийлж хүний ой тоонд багтамгүй халдлага гэмт хэрэг үйлснийх нь нэг нь Халид ал-Асадын хэрэг байгаа байхгүй юу? Археологч хүнийх нь. За өөрөөр одоо ингэ те хэлэх юм бол өөр урсгалыг шүтдэг илүү дэвшилтэд санааг төрөмгийлдэг исламын улс нутаг орондоо үнэнч нэр хүндтэй эрдэмтдийг харгасаар хөнөөсөн шалтгаан нь энэ байсан баг. За Халид ал-Асад юуны төлөө амиа золиослсон бэ? Палмирын эртний урсгалын те талбай нь бол ойролцоогоор 60 га газар нутгийг хамардаг бөгөөд үүнд хотын төв хэсэг, сүмүүд, худалдааны төвүүд, энгийн иргэдийн амьдардаг дүүргүүд, оршуулгын газар, ус хангамжийн байгууламж зэрэг түүх соёлын дурсгалууд багтдаг. За хотын төвд одоо бил бурхны сүм бий. Энэ нь Палмирын шашны гол төв байсан бөгөөд хотын хамгийн өндөрлөгт байрлаж байгаа. Сүмийн төв тахилгын одоо газар өндөр баган олон түмэн цугларах өрөөнүүд байсан. Бил бурхан сүм одоо Палмирын эрх мэдэл, баялаг, шашны соёлын бэлэгдэл байсан бөгөөд орчин үед ч археологчид энэ сүмийг тойр болон баган тахилын чулуунуудыг нь илрүүлэн судалсаар байгаа. За хотын өөр нэг дурсгал нь бол одоо нарны бурхтын одоо тахилын төв гэж үздэг. За он удаан жилийн турш шашны амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн одоо ийм зүйл байгаа байхгүй. За хотыг хооронд нь холбосон одоо колонат зам буюу багант зам гэж эрт цагт худалдааны гол төв байсан баг. За энэ замыг төв байрлах Тетрапилон нь одоо дөрвөн багнаас үүрдсэн бөгөөд архитектурын онцгой бүтээл байгаад байдаг. За Палмирын театр нь бол олон нийтэд зориулсан үзүр, тоглолт, цэргийн сургуулалт, цуглаан, зохион байгуулах энэ амфитеатрын зориулттай байсан байгаа. Задгаа ил театр. За Агаро буюу захын дүүрэг нь бол худалдаа хийх, татвар цуглуулах, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах төв байсан бөгөөд хотын эдийн засаг, нийгмийн амьдрал чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл Палмирын амьдралын гол тулгуур нь усны хангамжийн систем. Эндхийн одоо Эпка болон Харбака усан сан нь цөлийн одоо орчинд ус цуглуулах, хадгалах, тариалан эрхлэх болон хотын хүн амыг хангах чухал үүрэгтэй байсан. За Палмирын эдгээр өв дурсгалууд нь зөвхөн архитектурын гайхамшиг төдийгүй орны худалдаа, соёл, шашин, улс төрийн төвийн амьдралыг бүгдийг нь харуулсан түүхийн хосгүй үнэт төв байсан байгаа одоо. За Сирийн иргэний дайны үед бол Палмирын асар олон дурсгал их сүйтгэсэн. Тэр дундаа хотын ариун газар бил сүмийг одоо нүүрэн хэсэг багнууд ч суманд өртөж гэмтсэн. 2015 онд исламын улс хот руу довтлсноор Палмирын эртний дурсгалыг устгах аюул нүрэлж гисэн бөгөөд террористууд ирэхийн өмнө 5 дугаар сарын 21-нд музейн чухал түүхэн үзмөрүүдийг Дамаск руу шилжүүлж амжсан байгаа байхгүй. За энд л одоо манай гол дүрийн одоо археологч хүний одоо гол одоо нас олж байгаа шалтгаан нь одоо амиа золион байж хийсэн ажил гэсэн үг байхгүй. За 2016 оны 3 дугаар сарын 27-нд Сирийн засгийн газар Оросын агаарын хүчний дэмжлэгээр Палмирыг буцаан эзэлсэн ч 2016 оны 12 сард исламын улс дахин хяналтаа авч чадсан байгаа. За ингээд буужигнаж явсаар хагаад 2024 оны 12 дугаар сарын 7-нд Палмирыг Сирийн арим эзэлж хяналтаа тогтоож чадсан. Гэхдээ энд бол Оросын агаарын хүчний дэмжлэгийг бас авсан байдаг. За Палмирын анхны баримт судалгаа 1696 онд хэвлэгдэж олон нийтийн хүртэл болсон бөгөөд одоо ч гэсэн энэ нь эрдэмтэн судлаачдын одоо ингээд харах үнцг нь болж чаддаг гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр одоо дараагийн судалгаанууд нь болохоор 1751 онд 1785 онд Францын археологчид судалгаа хийж хотын ерөнхий зохион байгуулалтын зураг төсөл гаргасан нь өнөөг хүртэл хийсэн судалгаанд томоохон ахиц авчирсан байгаа. За Палмира бол түүх, археологийн судалгааны хувьд ч, соёлын хувьд ч асар чухал өв. Гэсэн ч иргэний дайн, халдлагын улмаас одоогор чухал судалгаа маллахууд бол ерөнхийдөө зогссон. Хотын төр эвдрэн сүйдсэн байдалтай байгаад байгаа. Сирт хэдийгээр одоогор шин засгийн газар нь ингээд байгуулагдаад нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа боловч Палмирыг одоо хамгаалах, дахин сэргэх ажил одоохондоо эхлэегүй байгаа гэсэн үг.
За нэг иймэрхүү гонигт түүх амиа золин байж авч үлдсэн тэр үзмөрүүд те энэ бүхнийг одоо биеэрээ хамгаалсан алдарт археологчийн тухайл энэ дугаар зориулагдсан байгаа даа. Тэгээ хамгийн сүүлд нь зүгээр яг бодвол археологч хүмүүс тэр олдруудыг аврахын тулд юу гэж хэлсэн бэ гэхлээр одоо биеийг минь та нар одоо хэлсэнд болж ясыг минь хуулж болгоч сүнсийг минь энэ чулуун багнуудаас салгаж хизээч чадахгүй л гэж хэлсэн байх гэж бодоод байгаа юм. Учир нь тэр хүн өөрөө түүх байхгүй. Яг. Тий. Харин түүхийг одоогийн байдлаар цаазалдаг, ялалдаг, тий өхүүлдэг ийм одоо ямар нэгэн технологи бол гарч ирээгүй л байна. Гайхалтай. Нэг анх нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн ш тэр хүмүүсийн нүдээр бол зүгээр те алтцж байд юм уу те мөнгө төгрөг гэж харагдлаа гэхэд тэр бол тэр чигээрээ одоо шинжлэх ухааны ой санамж юм аа те ийм юмыг авч үлдэж байгаа гайхалтай нэг цагт улс орон болгонд нэг ийм баатарлаг хүн байдгийн сайхан те тэгээ уг нь бол маш эртний хот мөртлөө нэрээ тэр нөө архитектурын тэр шийдлүүд те тэгээд тэр одоо манай энэ богд уулыг ирээл бөмбөгдөөд байвал одоо ямар ах вэ тэр ямар их ам бүхтэйгээр бас бидэнд гайхамшигыг хэлэх гээд л байгаад байгаа тэр элсэн донд байгаа тойрвэ тий. Тэгэл би одоо энэ үнээр чинь дингэж л бахархаад байгаа шүү дээ. Түүхийг одоо нэг алга зэвсэг одоохондоо бүтээгдээгүй гэсэн. Энэ хүн өөрөө түүх болоод өөрөө одоо ингээ насан турш та тий. Улс орныхоо баатарл болж үлдэж байгаа байхгүй. За маш их баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны танин мэдхүй од мөндөр сувг та бүхэндээ археологийн нууцад нэвтрүүлгийн дугаараа хүргэлээ. За нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос талбайнаар та нар маань үзлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах он тайм технологи мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллалаа. Студид хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Марат хаан за мөн Цэнгэл баярнаар ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр олцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.